цаашаа явчих те. За манай өнөөдрийн дугаараар Broker Тэмүүлэн подкастын өнөөдрийн дугаараар 19 дахь дугаар. Манай Sky Ops-ийн лавгаах маань лавж байгаа одоо реалтер маань оролцож байна. Тэгээд за хайлаг байх. За сайн байна уу? За ингээд подкаст үзэж байгаа залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За манай лавгаахын хувьд өөрийгөө бас товчхон танилцуулаад дээрэс нь манай одоо Fire Up-ийн хэдгээр төгсөж илаа тий тэр талаас. За намайг Очротын лав гэж байдаг. Би Fire Up-ийн 64-ийн А ангийг төгссөн 20 оны яг 7 сард яг наадмаар сурч төгсөжсэн. Одоо ингээд нэмэгдсэн чинь 3 жил болцсон байна шүү дээ. Тэг яг бид нар чинь наадмын яг өмнө сураад наадмын өнгөрөөд наадмынхаа дараа нь шалгалтаа өгчээсэн байхгүй. Тэгээд 64 дугаар төгсөлтөд төгсөөл орж ила даа. За лагаахан өөрийгөө товчхон танилцуулъя ер нь. За ямар замналаар явж байгаад энэ одоо үлгэл хөрөнгийн салбар руу тий манай Sky Ops руу одоо Sky Ops руу ороод ирвээ. Би ч одоо мэрэгжил уул нь бол хэл уран зохиолын багш мэрэгчтэй байхгүй юу? Гүн нэлээд ондоо. Тэгээд яг одоо нэг 90-ад оныхны л амьдралын дагуу ингээ гадаад дотоод гэж тэнч явж байгаад эсвэл барилга руу ороод тэгээ Америкт нэг 3 жил орчим барилгаар явж байгаад тэр чигээр хурж ирэнгүүтээ манай дүү TC-ийн архитектор анги төгссөн. Тэгээд дүү маань өөрөө нэг барилгын компани үүсгэсэн байж байгаа дүүтэйгээ нийлээд тэгээд ер нь 10-аад жил Монголд ирчээд бас нэг 10-аад жил барилгаар явж байгаад тэгээд нөгөө ковидын үеэр чи хамаг юм зогсоод тэгээд ерөнхийдөө найз одоо нөгөө пикинг уран болд гэдэг найз болохоор өөрөө анх нэг Remax-ийг эхлээ судалсан юм билээ. Тэгэнгүүтээ чи барилгын салбарт ажилладаг хүн ажиллаж исэн хүн байна чи нүүд хөдөлгөөний салбарыг сонирхооч гэд над тайлбарлаад тэгээд ерөнхийдөө би сонгохдоо би нэг сууд баган захирлыг таньдаг байхгүй юу? Нэг Америкт нэг цог байсан. Одод цог ажилладаг байсан. Тэгээд ер нь нэлээд тодорхой мэдээлэл авъя гэж сууд баган захиралтай уулзаал тэгэл ер нь скайт шууд орчихсон шүү дээ. Тэгээд хөдөлгөөний салбарт ороод одоо нэг мэтгэд 3 жил болцсон байна да. Тийм байна. Пикийн уран болгохтой ч хоёр өмнө найзууд байсан юм тийм. Оо бид хоёр ч одоо юу одоо баг 30 жил шахуу нөхөрлж байгаа юм байхгүй юу? Тийм үү. Би ч болохоор нөгөө Remax дараад одоо үлгэл хөрөнгөний салбарт ороод одоо найзууд болцсон бодож байгаа шүү дээ. Тэгэхээр чи 96 7 оноос хойш нөхөрлж байгаа юм байхгүй. За тэр түүхээс суулцсан. Бас л яг л нөгөө тэр үеийнхний нөгөө нэг долгионтой амьдралын дундуур одоо тухайн үед л нэг зөөгч барманы нэг юм цохгүй юу? Дамжаа суултанд. Тэгсэн чинь тэнчэнээс орон болт таах тайлцсан. Тэгэнгүүтээ би чинь бас янз янз юм хийсэн. Тэгэл бас ZBMB гэж залараад явж байгаа л зүйл Европ руу гараа авчихсан байхгүй. Тэгээд л юм тэрнээс л бид хоёрын нөхөрлөл эхлээд тэгээд нөхөр бол яг намайг надад үйл хөдлөх хөрөгийн салбарыг санал болгохтой болно. Өөрийнхөө оффист цог орно гэсэн бодолтой байсан юм билээ. Тэгсэн нөгөөх нь би ч нэг сайн бодоагүй за сайн тайлбарлуулъя гэж сууд баган захиралтай уулзаад тэгээд судалгаа. Тэгээд шууд за ингээ гэрээ хийгээд Fire Up гэж сургалтанд цаагаараа гэсэн чил гэрээгээ судсаж л Sky л хаалцсан шүү дээ. Тэгтээ бол ер нь Sky санамсаргүй орсон мөртлөө бол одоогоор бол би хүмүүст ярьдیں۔ Хамгийн том хамгийн тэ best office-д орсонд одоо хүртэл баяртай байдаг. Хамт олондоо ч бас маш сэтгэл хангалуун дуртай байдаг. Лагаахад одоо ер нь гадаадд хэр удаа жил амьдсан? Хаана амьдсан та? Би Европт Унгар, Австри, Германаар явж байгаад ирчээд бас нэг хэдэн жил байж байгаад эргээд Америк руу гараад Америкт ч бас нэг 4 жил гаруй байж байгаад ирсэн байхгүй. Америкт ч тэгээд нэг очиод яг л нэг монголчуудын адилаар нэг угаагч DJ хийж байгаа л шүү дээ. Тэгээд барилгад ороод нэг 3 жил барилгаар туслахаас нь эхлээд ерөнхий мужаан хүртлээ яваад тэнгуүтэ жоохон мөнгө хийдэг баатар гэсэн сүүлийн 1 жил гарan тракнд явсан. Ер нь бол Америкийн хөндлөнгөлт тэнсэн. Тийм ээ тийм. Унгар, Герман хэдэн жил болсон юм? Хэр удаа? Тэнд нэг удаагүй нэг 3 жил шахуулсан. Унгар руу анх гараад нэг ойдлчин гэж гарч байхгүй юу? Тийм тэгж байгаа л цаашаа л явсан гэсэн. Тэгээд Германд очиж чигтэлж идэх хэрэгтэй.
Тэр чинь нэг Герман интерлүү чинь бас нэг жоохон хууль бас улсуудад жоохон чанга байсан үг байхгүй тэр үе чинь. Тэгээд чигтэлцсэн. Хэдэн он тэр? Тэр чинь 2000 онд. 2000 онд яваад 2003 онд ирсэн юм да. Тий. Одоо энэ Шенгений визээр гарчих юм шүү дээ ер нь бол. Тэр үед бол Унгарийн визээр гарч ирсэн. Унгар ч нэг Шенгенд хариулахгүй. Тийм болохоор нөө цаанаа гарахаараа алдан бос одоо харалсан нөхөр болчихж байгаа байхгүй. Тийм ээ тий. Америк руу бол 9 онд яваад 13 онд ирсэн. Одоо яг энэ сэдвэр одоо айгүй гой сонирхолтой санагдаад байна л да. Яагаад гэхээр би одоо жишээлбэл 2017 онд Sky байгуулагдаад 17 оны 8 сард илүү 17 оны 8 сард байсан баха. 18 оны ихэр байсан юм уу? Австрали руу сургуульд явуулах гээд виз мэдүүлсэн байсан юм. За. Тэр гэхдээ бүр өмнө л байсан л да. 17 оны сар ч үл ер нь айгүй өмнө би Австрали руу сургуульд явуулах гээд виз мэдүүлсээс аахгүй. Тэгсэн чинь виз нь гарцсан юм. Тэгээд очиж Австралид байсан шүү дээ. Очиж Австралид 2-3 жил байсан тий. Тэгээ очиотой ярилцаад дөнгөж Sky байгуулагдаа. Тэр чинь удаагүйсэн дээр чинь Sky борлуулалтч байхгүй. Агентууд манай анхны агентууд байгаа шүү дээ. Анхны агентууд ярьдаг байсан зовлонгаа яг болоод явчихсан. Тийм яг анхны агентууд байсан. Тэгэл тэр чинь борлуулалтч байхгүй, орлогч байхгүй гэж сууж байгаа шүү дээ. Тэгээ хоёр залуу. Би чинь 20-д настай. Очоо чинь дөнгөж 30 баг хүрээгүй. Тийм байх тий. Тэгээд би очоос зааж Австрали руу явах гэсэн чинь очоо яг гоё штэ. Ер нь бол гоё тий. Амьдрах орчин нь гоё. Тэгээ яг чи сураад ирэхгүй юу? Зүгээр ш тэгээд. Тэгээ ажил яах юм гэсэн чинь тэгээд одоо барилга дээр ажиллаж штэ тий. Барилга дээр ажиллан зөөгч ин буудалд ажиллана тий. Яг тийм юм хийш штэ тий. Тэгээд би боддоо. За би одоо энэ ч нэг юм карьер эхлүүлсэн байж. Гэхдээ одоо манай дээр одоо Sky Ops ч одоо яг ямар явахгүй сайн мэддэхгүй бас зуучлалын салбар чи өөрөө амар тийм дөнгөж шинэ байсан үе да тийм. Адамата шинэ байсан үе. Тэгээд би нэг бараг сар 2 сар бодсон. За манай найзууд очиж авсаад байдаг. Танк хөрөө дээр барилга дээр ажиллана тий. Зөөгч хийнэ. Асаа буудалд ажиллана. Мөнгийг алж агна. Хоёул мөнгийг олно гэл. Тэгээд би бодож жоод шийдвэр гаргасан байхгүй. Ямар шийдвэр гэсэн бэхээр за би Австрали виз өгүүлээд энэ ажлыг хийн. Энэ ажлыг хийвэл би одоо тултлан яатсан хийн. Үгүй болвол би хүний утгачд одоо миний мэдхээр одоо манай найз нөхөд хамаатан садан тий Монголын одоо залуучууд гадагшаа явж байгаа залуучууд ямар ч бороо том даргын хүүхдэж байсан ялгаагүй л очиод хар ажил хийж байгаа байхгүй тий. Ямар ч яг шалгаа байхгүй тий. Тэгэхээр миний бодсон бодол одоо энэ ч ингээд гой сайхан амьдрах боломжтой байх чинь яагаад би тэнцээ очиж одоо хар ажил хийх юм гэж бодоод тэгэл тухайн 17 онд ч Австралийн виз гараад явах гэдэг чинь бас амар бас гоё боломж واخгүй ер нь бол. Тийм. Одоо ч ингээл залуучууд тийм нөгөө Австрали, Америк руу явахгүй солонгос руу гарах гал. Тэгэнгүүт би болохоор за миний шийдвэр юу байсан бэ гэхээр Австрали, Америк те солонгос руу би хизээч ажиллах гэж явахгүй. Би аялах гэж явна гэж бодоод тэр шийдвэр гаргаад хайжсан байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан би одоо яг энэ одоо гадаад амьдарч байгаас монголчуудаас үзэж байгаа. Тэгэхээр тэрнтэй адилхан гадаад амьдарч байгаа монголчуудын талаар гэх юм уу эсвэл бас ярилцмаар байна л да. Яг гэх юм бол хавгаах угаасаа би нэг хавгаахыг манай эбот нэг үрсэн шүү дээ. Тэгсэн. Эбот хоёр чинь нэг ангийн хүүхд. Тий, уул нь 64-ийн нэг цог төгсөлт байхгүй юу? Тэгсэн. Цаа чин дунд нь завсарлал тэгсэн болохоос нэг ангийн хүүхдүүд тэгээд хавгаахаас айгуу сонирхолтой ярих хаа гэдэг. Тэгээд бас авиадаас асуулаа ер нь хавгаач бас гадаадаас нэлээд олон жил амьдарч ирсэн тэгээд. Тэгэхээр ер нь гадаад амьдрах хэр хэцүү, Монголд одоо амьдрах хэр хэцүү ч юм уу тийм энэ хоёрын та ялгааг юм. Ер нь бол ийм. За бид нар бол мэдээж нөгөө мөнгө хөөж гадагшаа гарч байгаа болохоор аль болох нөгөө хөгжлийн бас тодорхой нэлээд боломжтой төвшөнд хүрсэн улсуудыг сонгоод явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд нар маань өөрсдөө яг яаж харагдж байна гэхээр хөдөлмөрлж чадвал тэрийг үнэлдэг газар байхгүй. Тийм. Монголд бол жоохон зэрлэг капитализмдаа бол нэлээд бохир капитализм байхгүй юу. Тэ. Хүн хичээж ажилласан хичээгээгүй хоёр нь ижил хэмжээнд үнэлэгдэх юм жоохон одоогийн юм булгантай бухантай нийгэмд бол юм нэх яг ингээд зөв юмаа бариад тууштай явахгүй бол хүний хөдөлмөрийг одоохондоо тийм гүйцэд үнэлэхгүй байна. За тохиолдол. Яг нь магадгүй 60
ховтой хүний хөдөлмөрийг үнгүүдүүлж дээ. Тэр талаас л надад харагдаад байгаа юм. Одоо жишээ нь юу гэдгийг би Америкт байхдаа бол анх ингээл шал угаагаал, аяг тав угаагаал ресторанд ороод эхэлжсэн нөхөр чинь ерөөсөө 6 сарын дараа гэхэд бол ингээд ахлах тогоо чинь тослох болтлоо дэвчиж байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээд тэгэнгүүтээ жоохон арай илүү мөнгө хөөгөөд гэх юм уу? Барилга руу ороод барилга дээр чинь бас л тэгэл хэлбэр тослохоор ороод эхэлжсэн нөхөр 3 жилийн дараа гэхэд бол модон мужааныг хариуцсан ерөнхий мужаан болчихж байгаа ч тийм. Ингээ хүн бол ингээд яг урд хажлаад тууштай хийгээл явж ивэл үнэлдэг л газар байхгүй. Манайд чинь бол одоо тийм өнөөдөр ингээд нүд хуурсан хүн яг сэтгэлээсээ хийсэн хүн хоёрыг бол ижил төвшөнд үнэлдэг ч юм уу. Эсвэл үнэхээр хичээгээд ажиллаж байгаа хүмүүсийг бас үнгүүдүүлэх тийм юм бол мэрсээр харагдаад байдаг байхгүй. Тэр нь бол ялангуяа өөртөө ойр байснараа бол ялангуяа нэг барилгын салбар дээр бол илүү тод харагдана л да. Тэр намайг бол одоо барилга дээр ажиллахаа байсан. За барилга дээр ажиллахаа байсан одоо хоёр гол шалтгаан байгаа байхгүй юу? Нэг нь болохоор би нэг тоосон цар ажилтаа болсон. Тэгэл нэг одоо юу гэдгийг юм барилга руу ингээл оронгууд чинь одоо ингээд нэг шавар шахаа зураж юм уу цав мав зурж ивэл шууд ингээл нүд захтнаал нулимс гоожаал хамар таг битүрчин. Тийм жоохон зовлонтой болцсон. Нөгөөх нь болохоор яаж хичээж ажиллаад одоо ингэ нэг манай барилгынхны нэг тийм баг тогтсон шахуу нэг тийм балиар юм байдаг шүү. Хүний мөнгөийг өгөхгүй унждаг. Ерөнхийдөө бол тийм юмнаас болж залхсан гэх юм. Уул нь бол би чинь доороос 10-аад залуу командлаад бас нэлээд боломжтой айтайхан ажлууд хийгээд ингээд явж исэн. Тэгээд болсноос хойш бол 2-3 жил бол чи нэг барилга бариад өгчлөлтэйгээ гуйж лээсэн. Тэгэхээр бол яг уул нь хүнийс над хөрхөцсөн хидгэл байсан байх гэж зөвөр боддог одоо. Тэгэхдээ одоо бол яах л гэж байгаа шүү дээ. Яг үнэлэмжийн л асуудал яг Монгол болон гадаадын хооронд. Тэгээ дээрэс нь цалингийн асуудал. Гэтэ нэг юм амьсан байдаг те хүмүүс ингэж байдаг те нөгөө Монголд ажил хийхгүй амьдарч болоод байдаг. Гадаадд ч юм уу те харь орнд ерөөхдөө ажил хийхгүй бол өвдөгч ирэх байхгүй шүү. Өвдөгч ирэх байхгүй те. Өвдөгч ирэх байхгүй. Гадаад одоо юу гэдгийг за Европ руу бол би гэр бүлийнхэнтэй цаг явсан. Америк руу бол би ганцаараа явсан байхгүй юу? Тэгээд ер нь Америкээс ирэх бас нэг төлөвцөн бол манай хүн чинь визэнд 3 ороод гарааг байхгүй юу? Тэгэнгүүт за Америк бол одоо ямар хөвчих гээд байгаа юм шүү дээ. Чи бас өөр хүүхэд дар гэр дээр очиж таа гэд хөрөд ирсэн байхгүй юу? Магадгүй манай хүн тэнд очсон бол би тэгэл цаашдаа үргэлжлүүлээл нэг болж бүтээл нэг юм хийгээл явж л байсан бол та. Түрүүний нэг үнэлэмжийн тухай за юу гэлээ? Яг нөгөө би ингэж хараад байдаг нөгөө гадаадд хүн хоёр ажил хийж амьдарч болоод байдаг байхгүй. Тэгэхээр Монголд хоёр ажил хийж амьдарч болно шүү дээ хүн яг үнэн дээр. Одоо тийм боломж бол байгаа шүү дээ тийм. Бага. Тэгээд яагаад хийдгүй юм бол эсвэл яагаад хийдэг юм бол гэдэг чинь. Тэр тал дээр тийм. Цгаараад идэх юм болоо цалинтай холбоотой байж болно. Гэхдээ нэг яг эцсийн дүндээ л нэг хүнийг нэг үнэлэх үнэлэмжийн дээр л тогтоод байна гэж би бодоод байгаа. Монголчуудыг бол залхуу арчаагүй юу гэдгийг ингээд их сөргөөр ярих болсон зөндөө байдаг байхгүй юу. Тэгвэл яагаад гадаад гарахаараа хүмүүс монголчууд бүр гайхагддгийг ажиллаараа. Одоо чинь тракнд орлоо ч гэсэн монголчуудыг авах амар дуртай. Яг бүр нойр хоолгүй ингээд заасан цаг хугацаанд нь яг хугацаанд нь аваачиж өгдгөөр бүр ингээд алдартай. Одоо ингээд тимийн ачаа буюу хос жолооч явдаг ийм нэлээд шахуу хөтөлбөртэй ачаануудад хүртэл ганцаараа бол тэгэл болгоод бүтээгээд авчил өгчдөг л байхгүй юу. Тэгэхээр нөгөө талаасаа бол компаниас тэр чи эргээ ачигтаа тасгаад байна шүү дээ. Хоёр хүн салжуулахаар нэг хүн салжуулах шүү дээ болчих чинь. Тэгэнгүүт чинь нөхдүүд монголчуудыг ажиллуулах дуртай. Ер нь бол ямар юм ба зүйлийн учрыг амархан олдог махруу тэг хөдөлмөрчөөр уул нь бол гадаад гарахаараа л алдаршаад байдаг байхгүй. Монголд яагаад тэгж юм гэхээр за цалин бол үнэхээр даанчтай байгаа тийм. Яста нэг төч чарт байгаа шүү дээ. Тэгэхээр яаж юм гэхээр нэгэнт хийсэн хийгээгүй хоёрын хооронд нэг гоц зөрөө байхгүй болохоор нөхдүүд бас тийм сөрөг юмуд их гардаг юм уу. Одоо чинь барилга дээр би ажиллаж байхдаа бол
бас нөгөө хэдэн залуусаа тэгэл байнгын лакатардж байхгүй л болвол тэгэл явахгүй тий. энэс нэг банц тэнтэс нэг хавтан сольж гал байгаа байхгүй юу. Тэгэндээ. Тэгээд бид нар чинь тэрийг за цааш нь ингээл нэг болохоо ойлгочингуудаа яг хэрэгцээтэй мөнгө төгрөг болгож яах вэ гэхээр үгүй. Тэгэл архи угаал. Тэгэхээр нөгөө яг хөө эргээд нөгөө архитект гэдэг зүйл бол нийгмийн бухимдлыг дагаад ирдэг юм болов гэж би бодоод идэх шүү дээ. Тийм. Одоо ковидын өмнө бол эрс цөөрцөн байсан архитект ковидын яг дараа одоо хөл хорой тавигдан гудамжаар дөрөн л ингээл нэг говьсон тавьсан өглөө ингээл хар өрөө босоход л 5-6 гараа энчихэд говьд тавил явж байгаа юм амар их болцсон байхгүй нэг хэсэг. Тийм шүү дээ. Тий, тэгэхээр тэр бол ерөөсөө нийгмийн бухимдалтай шууд холбоотой юм үзэгдэл юм байна даа гэж бодоод байгаа юм. Би одоо нөгөө подкастн дээр ер нь одоо орж байгаа агентуудаас энэ асууад байна. Нэг асуулт байгаа. Тэр нь юу гэхээр манай лавгаах юм. За манай лавгжав гэдэг нэг эйжент гэх юм бол лавгаах одоо нэг бие хүн биш тест. Тэр хүний итгэл үнэмшил. За юунд итгэж явдаг ч юм уу? Амьдралд юу зорддог ч юм уу тий. Тэр таних юу вэ? Адармата асуулт тий. Яг хоо энэ дээр би яагаад энийг би агентуудаас асууад нэг гэхээр манайх ч өөрөө одоо 170-80 гаруй агенттай байна тий. Тэгээд би энийг болохоор одоо ер нь бол бас өөрийнхөө агентуудаас зориулаад байгаа. Нөгөө талдаа юу гэхээр нөгөө бас манай одоо 170-80 агент дунд одоо шинэ агентууд байна. Лавгаахтай одоо хамтарч одоо реферал хийжсэн байна. Хамтарч ажиллаж байгаагүй зөндөө агентууд байна. Тэгээд тэр хүмүүс лавгжав гэдэг яг хүн бие хүн өөрөө яг ямар хүн юм бэ гэдэг би амар мэдрэлмээр санагдаад байгаа. Ер нь бол тийм зорилготой гэсэн. Тэгэхээр таны юунд итгэж үнэмшдэг? Итгэл үнэмшил юу вэ? Яг хөө итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй зүгээр яг хөө би өөрийнхөө нэг баримталж явдаг зарчим нэг тиймэрхүү талаас нь тайлбарлахад зөв. Яг хөө ингээд нэгдүгürt би нэг ямарваа нэг хүнийг ялгаж харьцахгүй байхыг хичээдэг. Тийм ялгаж харьцахгүй байхыг хичээдэг. Тэгээд нэг өөрийгөө нэг тийм 50 байлгахыг их зорддог. Одоо миний нэг амьдралдаа нэг тийм мөрдлөг болгодог гэх юм уу нэг үг байдаг байхгүй юу? Засч чадахгүй алдааг хэрвээ гаргасан бол шаналж тэрний төлөө шаналлах ямар хэрэг байгаа юм гэж. Хэрвээ засч чадах алдаа гаргасан байвал тэрний төлөө бухимдах ямар шаардлага байгаа. Засаал явчихна гэсэн. Тэр чинь над захирагдахгүй засаж чадах алдаа байвал би засаал явчихна шүү дээ. Болж бүтгэхээр нь те асуудал шийдэгч чинь те асуудал шийдэгч. Үнэхээр засч чадахгүй алдаа байвал би тэрний төлөө шаналаад яах юм? Над захирагдахгүй зүйл байхгүй тэр чинь. Хичээгээч ч угаасаа захирахгүй. Хичээгээч захирагдахгүй зүйл. Тэгвэл зүгээр дараагийнхаа алхмыг бодоод л явъя л да. Тийм байдлаас харахыг хичээдэг. Яг хөө тэгээд над бас захирагддаг юм ч гэж явах. Тэгээд заримдаа бол тэгэл амьдралын тэгэн даган бол гарна л да. Гэхдээ яг хөө ерөнхийдөө бол миний бодож явж байгаа нэг зүйл тэр. Хоёрдугаарт болохоор одоо хүмүүс чинь нэг насны тухайг ярьдаг те. Нас бол тоо эсвэл юу гэдгийг ингээд өөр өнцгөөсөө тайлбарлаад да. Миний насны тухай бодлыг ингээд эрс өөрчилсөн нэг явдал Америкт болсон байхгүй юу? Тэгэл нэг монголчуудын л занштай нэг найз нөхөд дүү мөнөр ингээл очингууд нь л тэнд жоох уцсуудаа нэг гууж төгөөд нэг ажил олоод өгөөчгээ явуулдаг. Тэгэд нэг хүүхдийг би дагуулад ажил олж өгөх гээд явж байгаад нэг Лос Анжелесийн даунтаунд нэг суши ресторантай солонгос өвгөн эмгэн хоёр дээр орсон байхгүй юу? Тэгэд нөгөөдөлдөө тайлбарлаад манай дүү байгаа ажил сайн энэ гэл нэг монголчууд бол угаасаа л ажил сайн хий чин тэгээд ингээд ажилд оруулахар болоод ерөнхийдөө заазууж тохирчоод тэгээд нөгөө хоёр хөгшөнтэй жоохон буу халахгүй юу? Хоёр одоо ингээд даунтаунд ресторантай болсон. Тэр чинь бас нэлээд боломжийн том 200 гаруй метр квадрат ресторантай, сушины ресторантай. Хоёр энэ чи төрөөсөлтгөө гэсэн чи үгүй хөдөлтөд авцсан гэж чинь. За тэгвэл хоёр бараг л те амьдралынхаа баталгааг ялангуяа Лос Анжелесийн даунтаун ч юм бол тийм шүү дээ. Амар хангалттай болж байгаа. Хоёр бол тэгвэл бараг л насныхаа мөнгийг хийцэн байна те. Энд чинь бараг л ингээл амьдрал дуусах ухааны юм ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чи үгүй. 20 жил зүтгэж бол нутагтаа очиж жаргана гэхгүй юу? Хидтэй хүмүүс аа. Тэгэхээр нэг харсан нэг жоохон нэг тийм нэлээ настай дөө. Би чинь тэг чинь нэг 30 хидтэй л залуу байсан байгаа шүү дээ. Өөргөө жоохон гөгшрөх гээд байгаа ухааны бодох гээд байгаа байхгүй юу? Тэгээд жоохон гэж гал та хоёрын хидтэй юм чинь 60-тай. Зөө.
Тэгэл дүн гэл энэ чинь нэг ингээл одоос тасарсан шүү дээ. 60 та хүн 20 жил зүтгэжээд нутагтаа очиод дахиад цаана жаргах нас байж энэ тэр хүмүүс. Тэгвэл би 60 хүртлээ юу юм бэ? Эднээс энэ бол зөвхөн улаан шушмаа юм биш. Яг тэгж бодогдоод өөрийгөө тэр өнцгөөс нь авч явахыг хичээдэг болсон. Ерөөсөө тэр бол хүн бол нас одоо ингээл за юу гэдэг миний багад бол нэг 50 насныхаа ойг тэмдэглэн гэдэг бол нэлээд нэрс хүндтэй нүсэр ажил. Тэгэл нэг найрын ширээний хооморд нэг юм жоохон кепкэн малгай ингээл тогтоос нэг жоохон гэж яжис өвөө ингээд нэг суудаг байсан санагдаад байгаа байхгүй юу? Гэтэл одоо яг өнөөдөр өнцгөөс харахад би өөрөө тэр жажигэр өвөөнүүдийн насанд нь хүрчээд явж байгаа байхгүй юу? Тийш та. Тийм. Тэгэхээр тэрийг бол өөрийгөө тэгж сэтгэл зүгээрээ хөшрүүлэх бол нэг биш болсон юм байна ч гэдэг юм. Тэгж харддаг л болчиход байгаа одоо. Лавга ахын үед би бас ингэж харддаг нэг тийм хамт олонд нэг тийм заавалчгүй байх хэрэгтэй хүмүүс шиг санагдаад байна. Хүмүүсийн нэг гэдэг ч юм уу тийм. Нэг юм эерэг тэгээд нэг юм инээгээл явж идэх ч гэдэг юм уу тийм. Тэгээд нэг ийм хүн санагдаад тийм. Тэгээд манайхаж айгу хил дээр нь лагвах гоё шүү, кул шүү ч юм уу тийм. Тэгэхээр тийм учраас ч тийм ер нь бол нөгөө бас сая тим лидерүүд дээр бас лагвах бас сонгогдоод аваад ирж шүү дээ. Та өөрийнхний багийн талаар ярьж чинь ер нь одоо яг тим лидерүүдийн хувьд багийн ахлагч нар одоо янз янзын арга барилтай ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тим лидерүүдийг бид нар манай офс яаж сонгож байгаа гэхээр ачсан системтэй. Хүмүүсээр яг агентууд өөрсдөө нь сонгуулаад хамгийн олон санал болгож байгаа ч юм уу тийм. Хүмүүсээр ер нь бол орж байгаа. Тэгэхээр лагвах одоо ингээд энэ жил анх удаа тим лидер хийгээ явж байна. Ер нь одоо ч ингээд хоёр дахь бага авч явж байна. Ер нь ямар стратегиэр явж байна? Ер нь танай багийн онцлог ер нь юу вэ? Багийнхан талаар ярил. За ер нь бол нэг эргүүлээд нөгөө манай офисынхны бас нэг онцлог шүү дээ. Олон агенттай болохоор багийн системтэй ажиллана. Энэ бол илүү оновчтой үр дүнтэй арга. Тэгээд тим лидерүүдэд бол эргүүлээд нөгөө өөрийнхөө ажлаас гадна хүнтэй ажиллах гэдэг нэг том хариуцлага орж ирж байгаа. Тэгж байна. Тэгэхээр би бол яг үндсэндээ бол яг ихний баг дээр бол нэг тодорхой анхаарал тавьж чадахгүй ингээд явж байгаад одоо яг хоёр дахь баг дээр орж ирж байгаа. Тэгээд яг өөрийнхөө арга барилыг олоогүй л яваад байна. Ерөнхийдөө бол би чинь өмнө нь яг хүн удирдаад явж исэн гэлээ гэхдээ нөгөөх чинь бол барилгынхан байхгүй юу? Тэд нар чинь бол яг энийг тэгж хий гэж ингэж 7 ургаар чичлүүлээд хийгээс орцуулсууд байгаад байдаг. Үйл хөдлөх бизнесийнхний хувьд бол эдгээр чинь бол дандаа бие даасан объектууд болоод байгаа шүү дээ. Субъектууд болоод байгаа. Тэгэхээр чи эднэртэй яг тулж ажиллах арга барил гэхээсээ илүүтэй зүгээр чиглүүлэх тал руугаа л явбал зүгээр юм. Тэгээд за чиглүүлэх янз янзын зөвлөгөө хичээдэг. Тэгтээ тэгэл нөгөө тухайн хүний л нэг тухайн үеийн онцлог байх шиг байгаа маа. Зарим нь хүлээж авсан харагддаг, зарим нь хүлээж аваагүй харагддаг. Гэх янз янз л байх шиг байна. Ер нь бол би нөгөө зарим бол манай зарим мундаг лидерүүд байдаг шүү дээ, тий. Одоо Мондлмаа одоо хин гэдгийг тий. Нэр чинь бол айгүйх ахтар дүмээ энтергээ тий. Их мундаг ингээд гишүүн болгонтой ингээд тулаад ингээд нэг бас багш магш байсан одоо скейлинч бас нөлөөлдөг болтой юм шиг байгаа юм. Тийм дээ. Тийм яг ингээд тулгаад ингээд тэг ингээд явцдаг болтой юм шиг байгаа. Миний хувьд бол зүгээр ерөнхийд нь бол өөрт нь хэлээд за болж юм болохгүй байна. Яг яаж юм гэдэг нэг юм ярилцахыг хичээдэг болтой юм шиг байна. Миний өөрийн өнцгөөс одоо ингээд зүгээр хараад тахад. Тэгээд за яг яаж юм гэдэг өөрөөс нь асууж тэгж ярихыг хичээгээд байл. Би ер нь зөв ингээд бодоод байна. За Өдөртөл хөрөнгийн одоо яг ажил руу орж явж байна. Нэгсэндээ өдөртөл хөрөнгийн одоо яг зуучлалын эйжентийн бизнесийг хийгээд явж байгаа. Одоо 2-3 жил болчлаа тий. Ирээдүйн зорилго та юу гэж харж байна өөрийнхөө? Олон улсын тавцанд л гарна гэсэн бодолтой. Гэхдээ яг хөө энэхүү эндэл гэхэд нэг дотроо бодож явдаг нэг жижигхэн юм аа. Тэгэхэд одоо Монгол дахь хөрөнгө оруулагчдыг дэлхийн тавцанд гаргахыг л зорих маягтай явъя гэж бодож байгаа. Тэр тал руугаа жижигэн тийм өөрийнхөө хэмжээнд судалгаа шинжилгээний ажил ингээд алхамаар хийж байгаа. Тэгээд ер нь ирчээд бас нэг 10 жил болцсон гэсэндээ хэл зэвэрсэн байл. Тэг бах та. Тийм. Ингээд хүнтэй сая нэг бас 2-3 гадаад харилцагчтайгаа ингээд холбогдоод яриад ингээд яриад байгааг нь ойлгоод байгаа мөртлөө эргүүлээд ярих гэхээр
гээ гацаад нүүд эргэлдээд бодоод хэлсэн. Тэгээд хэлсэн шүү дээ. Тэгээд одоо эргүүлээд яг хөө тэрийг талаасаа бол жоохон гэж байгаа. Хичээж байгаа. Тэгээд нэг Америкт байхдаа би нэг үл хөдлөхөрөнгийн агентыг бол риэлтор гэж ойлгосон байна. Яасан гэхээр л энэ тэнд одоо ингээл тэ яар цайн байдаг ч юм уу эсвэл ямар нэг зар сурталгаа ч юм уу тэгэхээр риэлтор тэр юм гэлбэж идэг. Тэгээд тэргээр төсөөлсөн байж байгааг хурж ирээд Remax анх орохдоо ч гэсэн бас л миний бодол бас л нэг тийм бүрхэг амар юм дутуул бодолтой ирж ирсэн нөхөр шүү дээ. Remax анх орохдоо бол Батын байшинг аваад дорч зараал дундаас нэг хэдэн төгрөг тончих юм байна гэсэн бодолтой орсон нөхөр чинь анхны Fire Up сургалтанд суугаад тис өөр өнцгөөс нь харж эхлэв. За энд бол хүний үл хөдлөх хөрөнгийг төлөөлж ажиллаж байгаа маш хариуцлагатай ажил. Тэгэхээр одоо банк, санхүү, хууль, эрх зүйгээс эхлүүлээд өөрийгөө хөгжүүлэх асар их тийм зайлшгүй шаардлагууд тулгардаг юм байна гэдгийг хараад. Тэгээд үүнээсээ дараа нь бол тэр риэлтор гэдэг бол дахиад ийм олон улсыг хамарсан ийм маш эртний уламжлалтай ийм байгууллага юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд яг олон улсын тавцанд гарах бас нэлээд чухал гүр бол риэлтор болсон болохоор одоо риэлторуудын холбоонд дэлгэсэн риэлтор зэрэгтэй. Тэгээд Монголын риэлторуудын холбооны гишүүнчлийн зөвлөлийн гишүүн гэдэг. Зөв. Одоо яг бас 5% өдөр хөрөнгөний одоо актив гэж байгаа шүү дээ. Монголын риэлторуудын холбоо нэлээд идэвхтэй риэлтор гэж хараад байгаа. Тэгээд та тэр гишүүнчлийн талаар бас ярил. Надад тэр гишүүнчлийн хороо бас айгу таны хийгээд байгаа. Та гишүүнчлөөр ямар ажлууд хийгдэж байна. Тэ одоо ер нь бол бас за энэ бичлэг одоо нэг өдөр одоо ер нь бол цацагдах бах. Гэхдээ одоо гадны одоо риэлторуудаас ирээд тэ бас бид нар бас одоо уулзалт зохион байгуулж шүү дээ. Тийм. Ер нь бол яг үл одоо нэг жижигхэн тоо баримт хэлэхэд одоо чинь Америкийн хувьд тий нийт агентуудын одоо 80 гаруй хувь нь риэлтор байдаг. Одоо агент риэлтор гэж тустай гадна тий. Яг риэлтор гэдэг нь одоо бүр 1907 онд үүсгэн байгуулагдсан олон улсын байгууллага болж байгаа байхгүй. Анх Америкт эхэлсэн. Тэгээд тэр нь бол одоо нэг ёсны тийм 900 кодороо ингээд илүү өндөр түвшний болсон. Одоо өөрөөр хэлбэл үйл хөдлөлийн агентийн дараагийн түвшинд асуудал болох гэдэг л да тий. Тэгээд нийт агентуудын 80 гаруй хувь, за нэг 84-5% нь риэлтор бүрддэг. Риэлтор тэгсэн мөртлөө Америк дахь нийт үйл хөдлөх хөрөнгийн 98% нь зөвхөн риэлтор болоод дамждаг. Тэгэнгүүт нөө риэлторт итгэх итгэл бол жишээ нь тийм хөгжингөө улс орнд бол нэлээд өндөр хөгжим. Тэднэрт бас тавигдах шаардлага болон шалгуурууд нь маш өндөр. Монголд бол яг нэг шин тутам хөгжиж байгаа. Бүр уул нь бол Монголд бас ингээл ярингуй чинь бүр 97-8 оноос бол анхны үйл хөдлөх хөрөнгийн байгууллагууд үүсчихлээсэн билээ л дээ. Тэгэхдээ л нэг осмогоор л бид нар бол тэрийг төсөөлдөг шүү дээ. Тэгэхдээ тэр нь бол ямар шохон журмаар яаж явж ирснийг бас дотоод журмыг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ яг Монголд бол яг үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес гэдгийг жинхэнэ утгаар нь бол Remax гаргаж ирээд энийг бол ер нь олон сайн муу олон нэрээр яригдж байгаад одоо бол үнэхээр хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрээд явж байна тийм. Риэлтор бол бүр яг одоо чинь Америк гэдэг дэлхийн нэлийн эдийн засгийн хүчлэг одоо энэ гүрэнд төрийн бус байгууллагаас нөлөө үзүүлж чаддаг хоёрхан байгууллага гэж байна. Нэг нь риэлторуудын холбоо, нөгөөх нь үйл төвшний хэлбэр гэж байна. Тэгэхээр ер нь хэр хүчрхийг хэр яс зүйтэй хэр хүчээ авсан байгууллага гэдэг нь тэгэл харагдчихжээ. Би болохоор анхнаас үйл хөдлөх хөрөнгийн агент бол риэлтор юм байна гэж ойлгож ирсэн болохоор өөрийнхөө ирээдүйг ер нь гэдэг тодорхой алхмаар харсан учраас за эхний ээлжинд риэлтор болох хэрэгтэй юм байна. Тэгээд риэлтор байхдаа бол яг одоогийн Монголын төвшөнд бол айхтрах нарийн шалгуур байхгүй шүү дээ тий. Тодорхой ингээд хугацаанд ажиллаад тодорхой гүйлгээнүүд гаргасан байх хэрэгтэй л гэдэг л үндсэн шалгууртай. Тэгээд сургалтууд нь ч гэсэн олон улсын зэргүүд авах сургалтууд нь харьцангуй хямдхан бусад улс орнуудыг бодвол тэгээд риэлторуудынхаа одоо манай үйл хөдлөх хөрөнгөний актив гэж нэрлэгдэж байгаа Монгол дахь риэлторуудын холбоог төлөөлж байгаа ганц байгууллагт бол дотроо 5 бүтц гишүүн бүтцтэйгээсээ гишүүнчлийн зөвлөлийн гишүүн гэж явж байгаа. Манай гишүүнчлийн зөвлөл бол одоо 5 гишүүнтэй.
Тэгээ яг ерөнхийдөө бол реалтор болохыг хүссэн агентуудыг л одоо гэрэлдэг гэсэн үг л дээ ерөнхийдөө. Тийм. Тэгээд реалтор форум гэж жилд нэг удаа болдог форум дээр маань энэ жилд бол нэлээд одоо үндэсний реалторуудын холбоо буюу Америк төвд үндэсний реалторуудын холбооноос зочин төлөөлөгч нар ирсэн байна. Аз намхан талын бүсийн удирдлагууд ирсэн байна реалторуудын холбоо. Вашингтоны реалторуудын холбооны бас ерөнхийлөгч удирдлагууд бас ирсэн. Одоо нэг маргааш 5 дахь өдрийн ингээд нэг тийм форум болох гэж байна. Тэнд бол уулзсан реалторуудтай уулзсан гэхээр нэлээд их тийм сонсож мэдэх битах мэн боломжтой нэг болох юм дээ гэл дагтлал хүлээгээл байж байна. Зөв. Бас за Америкээс ерөөхдөө бас Америк Аз намхан талаа гэж тэрнээс гадна бас Монголоос бас зоч төлөөлөгч нараас айгүй хэрж байгаа байна шүү. Одоо энэ барилга хот байгуулалтын яам, санхүү зөвлөх хороо, өлөлт хөрөнгөний удирдлагын актем. Одоо манай Ремаксийн удирдлага хүртэл. Удирдлагууд хүртэл тийм. Ер нь бол бас нэг зарим хүмүүсийн хувьд бол реалторуудын холбоо буюу үйл хөдлөлийн хөрөнгөний удирдлагын актемиг зарим улсууд болохоор нэг Ремакс гэдэг ингээ буруу ойлгоод байдаг юм шиг байна лээ. Тийм бол олон улсын реалторуудын холбооны Монголд халбайсны төлөөлөгч газар баггүй юу? Тийм юм бол тийм. Хараат бустай ямар ч хараат бус тийс ондоо газар. Тэнийг бас зүгээр ойлгосоо гэж. Тийм. За одоо яг энэ дашны төлөхөд манай одоо энэ одоо подкастыг үзэж байгаа хүмүүс яг ингэж байгаа нөгөө Америкт болохоор риэлтор гэдэг байгаа. Риэлтор гэдэг байгаа. А зөв реалтор гэдэг нь болохоор орсоор яг реалтор гэж уншаад байгаа шүү. За тэгээд нөгөө талдаа та өлөглөх хөрөнгөө заруулах гэж байгаа болвол хамгийн ихэнд асуулт чинь та агентур реалтор гэж заавалч асуурай гэж би бол хэлмээр байна. Яг тэгэхээр реалтор болж байна гэдэг чинь энэ өөрөө зуучлалын бизнестэй дараагийн түвшиндөө бас хүрээд энэ бизнесээ урт удаан одоо юу гэдэг хугацаанд хийх зорилготой хүмүүс реалтор болоод байгаа маа. Түүнээс бол одоо бүх хүмүүс одоо реалтор биш ээ. Одоо нийт зах зээл дээр 1500 агентууд байгаа. 1500 агентуудаас албан ёсоор реалторуудаар 200 гаруй байна уу? 200 гаруй. Яг бүртгэлтэй 227 байгаа. Тийм 200 гаруй одоо реалторууд байна. Тэгэхээр одоо нийт одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа агентуудын нэг 20 гаруй хувь нь л одоо реалторууд шүү дээ. Тийм 20% нь одоо реалторууд байна. Тэгэхээр манай одоо харилцагч нараа дээрээс нь тавлуулах хөрөнгөө заруулах гэж байгаа бол би бол юу гэж уриалах вэ гэхээр реалтораар заавчгүй өлөглөх хөрөнгөө зуучлалаарай гэж би бол хувьдаа уриална. Гэхдээ юу гэхээр реалторын тодорхой шалгууртай байдаг. Хугацааны шалгуур байна. Бас тэдний ширхэг одоо борлуулалт хийсэн байх шаардлагатай ч гэдэг юм уу тий. Бас ёс зүйн шалгуурууд байдаг. Тийм бас дээрэс нь бас сургалтанд хамрагдаж байгаа. Тэгээд бас реалторын бас тангараа өргөж байгаа. Тэгжээж бас реалтор болоод байгаа. Бас тийм бас амархан авдаг бас зүйл биш ээ. Тэгэхээр ер нь бол яг нөгөө талдаас реалтордоо сүүлийн үеэс аягүй нэмэгдэж чинь тэгээс. Тэгж чинь бас зүгээр ойлгож гэж Тийм. байна. Тэгээ бас нэг юм нэмж хэлэхэд сайн нэг санхүүгийн зохицол хорооны сургалтанд сууж байхад байна шүү дээ. Зөвхөн Remax-ийн Fire App гэхэд 7000 гаруй хүн сууж үзсэн байна гэж байна. Гэтэл одоогоор бол яг Remax-ийн одоо хэмжээнд бол 1000 орчим агент л ажиллаж байна. Тэгэхээр 7 хүн тутмын нэг нь үлдээл 6 нь ингээд гардаг та. Ямар нэг тохиолдлоор гарсан байна тий. Магадгүй тэр 6 хүнээс 6 хүн тутмын нэг нь бол тодорхой шалтгаантайгаар гарсан байх. 5 нь бол хийж чадахгүй болоод гарсан байх магадлал өндөр байх гэдэг. Тийм тий. Тэгэхээр нэгд тэр хоёрд болохоор манайхан өөртөө нэг зууч гэж нэрлэдэг байдаг. Би болохоор уул нь бол бас нэг үйл хөдлөх хөрөнгийнхөө агентуудад бас нэг уриалмаар байна. Өөртөө агент гэж нэрлэеч. Өөрөөр хэлбэл бид нэр үйл хөдлөх хөрөнгийн төлөөлөгч нар байхгүй. Тий. Тэр тухайн хүний үйл хөдлөх хөрөнгийг төлөөлж байгаа улсууд байхгүй. Агентууд. Эйжент гэдэг үг чинь ч гэсэн монголоор орчуулвал төлөөлөгчтэй. Зууч ч юм уу шууд утгаар нэг change болж. Change-лтэй. Тэгэнгүүт бид нэг зууч буюу change гэдэг утгаараа ингээд бид нартай харьцаж байгаа харьцаа бас айгүй тийм сөрөг юмуд бас их байдаг шүү дээ. Тэгээ ялангуяа над руу бол уцтаад чи зуучноо энэ төр гэх тийм бадран голсод байдаг шүү дээ. Би төлөөлөгч нэг заавал төрж хариулт. Өөрийнхөө бас үн цэнийг тодорхой хэмжээнд бас авч үлдмээр шүү дээ чинь бас. Би бол одоо ер нь ингээд байгаа яхаа риэлтор гэх тэгэнгүүт тэр ч бас яг орчуулахад бас яг тийм Монголд үг байхгүй. Би бол ингээд байгаа зүгээр яхаа эйжент чи өөрөө төлөөлөгч. Риэлтор гэхээр өлөглөх хөрөнгөний мэрэгжилтэн гэж би мэрэгжилтэн тийм.
Тэгэхээр би энд одоо ажиллаж байгаа та энэ бизнесийг удаан хугацаанд хийж байгаа бол үлдэл хөрөнгөний мэрэгчлэн байгаа чи тий. Мэрэгжлийн хүн дээ. Энд чи бас мэрэгжил очиод шүү дээ өөрөө. Яг Монгол улсад одоо албан ёсоор одоо ингээд мэрэгжил бүр гарч ирж шүү дээ. Үлдэл хөрөнгөний мэрэгжилт, үлдэл хөрөнгөний зуучлагч одоо тий эйжентийн ягаад мэрэгжил болж байгаа гэхээр бид нар ч юм бол за нэгдүгээр fire гэсэн ч тий. Одоо жишээ нь PWS ч юм уу Центр 21 бол өөр ингэсэн бас нэг сургалтын онцлогуул байгаа шүү дээ. Ингээд бид нар ч юм бол тодорхой хэмжээний сургалтыг давж байна. Хоёрдугаарт үйл хөдлөх хөрөнгийн мэрэгжилтнүүд маань заавал санхүүгийн зохицуулах хорооноос зарласан сургалтанд бүр зайлбарг сууж байна тий. Энэ бол тодорхой хэмжээгээр боловсрож байгаа гэсэн. Тэрийгээ дагаад хариуцлага ирж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр зайлбарг улсаас одоо ер нь бол хяналттай болчих тий. Улсаас бүрэн хэмжээний хяналтанд орж байна гэсэн. Хяналтанд орж байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол яаш зайлшгүй одоо ингээд мэрэгчлэл болж хэлж байна л да. Хатан шатныхаа ингээд алхмууд хийгдэл явж байгаа гэсэн. Өчж байгаа санхүүгийн Тэгэхээр би ер нь бол агентуудад уриалахад үлдэл хөрөнгөний мэрэгжилтэн байгаа чи тий. За эйжент бол мэдээж хүн болгоо одоо хүн эйжент болгоо орж ирээд эйжент байгаа. Тэрний дараа одоо үлдэл хөрөнгөний одоо мэрэгжилтэн болоо чи, риэлтор болоо чи. Тэгэхээр риэлторын холбоонд бас бүртгүүлээд тий шалгуур хангасан бол бас тий фи байгаа. Нэг жилийн бас фи гэдэг тий. Фигээ төлөөд тий албан ёсоор одоо өөрийнхөө эдэг ёс зүйн тангараа өргөөд сургалтандаа хамрагдаа. Тэгээд одоо бас риэлтор болоо чи гэж уриалмаар байна. Энэ давшинт хэлэхдээ. За окей, ажил бол ийм байна. Лавгахаас бас нэг асуулт нь ерөнхийдөө хүмүүс одоо юу гэдэг ажил мэргэжилтэй тэгээ ажлаа хийгээ явж хахад би болохоор боддог. Надад болохоор одоо энэ ажил гэхээсээ илүү мэргэжил гэхээсээ илүү хаана хинтээ хамтарч ажиллаж байгаа ч юм уу хамт олон надад юу нэг айгуу чухал байдаг байхгүй юу? Би бол маш чухал. Тийм. Би бол өмнөөс нэлээд газрууд ажиллаж исэн. Тэгээд ер нь бол гой газрууч байсан, тий, онцгой газрууч байсан, янз янзын газрууд байдаг. Тэгээд яг та өөрийнхөө хамт олныг одоо 2 3 үйлбэрээр хэлвэл айгуу гоё шүү дээ. Яг залуус болоод гэдэг юм болоо. Багш залуучууд ихтэй тий. Залуучууд ихтэй. Яг хөө ингээд бас байна. Миний үеийнхэн ч гэсэн байна. Зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхдээ одоо нөгөө бие даасан чинь бол хичнээн ингээд нэг офисын дор ингээд нийлээд ажиллаж байгаа боловч тус тусынх нь орлого өөртөөс нь шалтгаалсан бие даасан ингээд хүмүүс аахгүй юу тий. Бас л нэг жижиг компаниудын дотор төжгөнө хурж шүү дээ тий. Гэлэг ихтэй бол яг хамт олонны уур амьсгал гэдэг бол айгүй гоё шүү дээ манай офисын. Маш их таалагддаг. Тэгээ тэрнийхээ нэг хэсэг байхыг ч хүсдэг. Энэ бол одоо нэг хэлэх холдохгүй байна. Энэ бол ийм хамт олонтой байгаадаа маш их баяртай. Окей, за. За манай одоо подкаст маань ерөөхдөө өөр бас өндөрлөж байна. Тэгэл хагвахтаас орсон бас баярлалаа. Тэгээд уламжлалт ёсны дагуу та дараагийн одоо өрх зочноос таас хэлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр дараагийн зочноор одоо хэнийг үлдэх вэ? За би хабын Бачаргалыг урьж байна. За Бачаагч. За манай Бачааргал ихч одоо таваа ах ирч бас таваач анх Бачааргал чи орж ирж дагалдуулжсэн бас тий. Дагалдуулж ирсэн. Тэгээд бас нийлээд бас хэд хэдэн дээл гаргацсан. Гаргацсан тий. Бас их ганцхан нийлдэг. Ганцхан нийлдэг. Тий. Эйжентүүд байгаа. За тэгээд дараагийн дугаараар ер нь бол манай за хаб офисын маань одоо Бачааргал эйжент маань орох нь байна. Тэгээд одоо урилгыг минь хүлээж авч одоо подкастт нь орсоод хаваахтаа баярлалаа. За баярлалаа. Ажилтнаа амжилтсан. Баярлалаа. За ажилтнаа амжилтсан.